Оройн төргийн эрхэм үзэгчтэй Монгол Улсын хөгжлийн ток шоу ярилцлага үзэгч та бүхэн шинэ 7 хоногийнхаа шинэ дугаарыг хүрэхээр битгэлээ. Тэгэхээр өнөөдөр бид студидээ Азийн хүлэг улс номын зохиогч Оюун Эрдэнэийг урьсан. За бидний ярьсан сэдэв бол мэдээж ном. За цаашлаад улс төрийн амьдралын тухай асуулт байх нэ. За эхлээд манай Оюун Эрдэнэ маань яагаад Азийн хүлэг улс гэдэг ном бичих болсон бэ гэж санаа нь хаанаас төрсөн? Энэ яг ерөнхийдөө миний төгслийн судалгааны ажил. Тэгээд 25 жил бид нар өнгөрчлөө те. Тэгээд дараагийн 25 жилийг бид нар бас тодорхойлох хэрэгтэй гэж үзэж байгаа. Тийм учраас академик тодорхой судалгаа хийж үзэх шаардлага гарсан. Тэгээд санаж байгаа бол бас бид нар нэг ангийнхаа хүүхдүүдтэй бас энд ирсэн. Тэгээд яг суур үнэт зүйл хөгжлийн яг гол концепт түүн дээр тулгуурсан ямар бодлогод байх уу гэдэг тийм судалгаа угаасаа би хийжсэн. Тэрний дараа бас энд аялсан оюутнуудтайгаа очиж уулзаад төгсөлтийнхөө сүүлийн пейперийг бичгтээ энергийг өгсөн. Тэгээ яг энэ дээр бол ерөөхдөө Монгол улс нэг 7-8 ийм гол бодлогын багцыг өөрчилж бид нар магадгүй 25 жилийн дараа ч юм уу Аз номхон талаа болон дэлхийн хэмжээнд хөгжлөөр эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүдээр тэргүүлэх юм боломжтой юм а гэдэг ийм тооцсон. Тийм учраас үүнийг бэлэгдэж Азийн хүлэг улс гэдэг байдлаар битсэн. Гэхдээ ер нь Азийн цагаан дагин гэдэг монголчуудыг нэрлэдэг ч юм уу эсвэл Төв Азийн зүрхэнд байдаг орн ч гэдэг юм уу янз бүрийн томьёолт. Тэгэхээр хүлэг улс гэдэг нь өөрөө юу гэдэг мориод ээдэлж нэрвсэн юм уу? Азийн хүлэг гэдэг нэр нь гол агуулга. Яг ер нь бол зүгээр очоод гэх юм уу зүгээр ингээд ажигласан зүйл. Тэр бол бидний нэг юм гадаад дүр төрх их тийм тодорхойгүй байт юм л. Яагаад гадаад дүр төрх тодорхойгүй вэ гэхээр дотоод дүр төрх маань өөрөө их тодорхойгүй. За түүхэнд гэхлээр бид нар бол эзэнт гүрэн нүүдэлчдний соёл иргэншилгээ явуулдаг. За болохоор бид нар бол уул уурхайтай арчсан тогтолцоотой улс орн. Тэгвэл бид нар яг ирээдүйд хайчих гээд байгаа юм байна. Тэгэхээр бид нар магадгүй Америк мөрөөдөл гэдэг ч юм уу, Хятад мөрөөдөл гэдэг ч юм уу. Ийм зорилго бол ерөөсөө бидэнд байдгүй. Энэ зорилго буюу суур үнэт зүйл гэж яриад байгаа энэ зүйл өөрөө нэгдэхгүй л ямар ч бодлого хэрэгжүүлээд тэр нь үр дүнгүй байдаг. Тэр нь өөрөө бодлогууд хоорондоо ингээд нийлэхгүй тийм байгаа. Тийм учраас л яг үүнийг бэлэгдээд ерөөхдөө гадна л биднийг бол ингээд түүхтэй холбоот ч юм уу угаасаа л Азийн хүлэг улс гэж хардаг. Тийм учраас бид нэр үүнийг өөрөө ингээд олж таних нь зүйтэй юм шүү гэдэг байдлаар national identity буюу үндэсний дүр төрх гэж яриад байгаа зүйлийг ерөөхдөө номын бас 3 дугаар бүлэг дээр багтаасан. Яг энийг яриул бас мэдээж илүү дэлгэрэнгүй ярьж байгаа. Тийм бас яг намын агуулгах талдаа сая хэлж ин тийм ээ яг намын агуулгах талдаа энэ Азийн хүлэг улс гэдэг номонд ер нь Оюун Эрдэнэ зохиогч юу шингээхийг зорьсон бэ гэж. Манай Монголын тухай янз бүрийн зохиолууд байдаг тийм дандаа эзэн Чингис их гүрний тухай зохиолууд байдаг. За зарим номууд бол дандаа ардчилсан хувьслаас хойш түүхүүдийг өгүүлсэн номууд бий. За заримдаа бол 1940-од оноос хойш нэн шин түүх гэдэг юм үү те их тийм сонин нэртэй намууд байна л да. Гэхдээ Монголын түүхийг өгүүлсэн. Тэгэхээр зөв яг залуу зохиолч Азийн хүлэг улс гэдэг бол өөрөө ирээдүг харсан юм уу? Эсвэл шинийг тавьж байгаа юм уу? Хуучныг шинтэй хослуулж бичсэн үл гэдэг. Уламжлалаас ирээдүг хайж байгаа юм. Яг ер нь бол тодорхой юм 3 сэдвийг зөвөр хөндөж байгаа. Нэгдүгээрт нь ер нь бол ингээд өнгөрсөн 25 жилийн хугацаа бол манай ардчлал бол доглон ардчлал байна гэж зөвөр миний хувьд бол үзэж байгаа. Яагаад доглон ардчлал гэж үзэж байна вэ гэхээр ардчлал гэдэг өөрөө үнэт зүйл бол юм тулгын 3 чулуун дээр оршин тогтнодог гэж үздэг. Манайд бол хоёр нь ерөөхдөө их сул. Зөвхөн ардчлалыг бид нэр эрхчлөө гэж ойлгоод байдаг. Ардчлал эрхчлөө гэдэг бол бид нар ардчилсан тогтолцоонд шилжсэн байна гэсэн. Дэлхийн эрхчлөөний танхимаас гаргасан үзүүлэлтээр бол Монгол улс бол эрхчлөөтэй орон. Гэхдээ эрхчлөөний ойлголт маань их өнгөц байгаа юм л. Нэгдүгээрт тэр нь болохоор жишээлбэл за бид нар амьд явах, эрүүлт сэвэр агаарт амьдрах хэрэгтэй гэдэг үндсэн хуулийн 16 дугаар зүйлд ингээ байждаг те. Сонгох хэрэгчлөөтэй гэдэг. Үг гэдэг хэвлэлийн хэрэгтэй гэдэг. Гэтэл яг энэ өнөөдөр яг боддоор бид нар тэгш хэрэгжиж гэнэ үгүй. Ингийн нэг залуу жишээлбэл сонгуульд нэр дэвшээд өрсөлдөйг бол гарах боломж нь байхгүй. Тэр хүн сонгуулаа өгч бол. Гэтэл аяг тавг тараагаад ч юм уу хүмүүс сонгуулийг нь бас худалдаж авчих гээд байдаг те. Тэгэхээр тэр хүн сонгох эрхээ эдэлж байгаа гэж бодоод байгаа мөртлөө эрхчлөөний талаарх тэр ойлголт бол илүү тийм өнгөц байгаад байна гэдэг үгэн. Өнөөдрийн манай нийгэм хэвлэл мэдээлэл хараад бас байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр хэвлэл мэдээлэл маань ихэнх нь улс төрчдийн гарт байгаа нь бас үнэн. Тийм учраас хэвлэл мэдээлэл ардчлалын эрхчлөө гэдэг бол өөрөө хоорондоо харилцан хамааралтай зүйл. Тийм учраас энийг бид нар бас илүү тийм жоохон гүнзгий харах хэрэгтэй юм аа. Тэгэхэд дэлхийд жишээлбэл ингээд саяын статистикийг харж байхад хамгийн их бохирдолтой агаарын бохирдолтой. Түүнээс олж хүүхдүүд хамгийн их өвчлөж байгаа статистикээр Монгол улс нэг рүү орж ирж байна. Гэтэл бид нар үндсэн хуулиндаа тунхагласан тэр эрүүл аюулгүй орчинд амьдрах гэдэг энэ хэрэгчлөө хаана хор тавдрынхаа өвчлөлөөр бараг нэгт бичигдээд явж байна.
А гэтэл тэр нь өөрөө хүнсний аюулгүй байдал орчны эрүүл авахгүй гэдэг олон зүйлтэй холбоотой. Тэгтэл тэрийг хувь хүн өөрөөс үл хамааран одоо жишээлбэл тэр нэг одоо аюулгүй цэвэр орчин хүнсний аюулгүй байдал гэдэг тэр зүйлийн эрхийг бас эдэлж чадахгүй байна. Тэгэхээр ингээд олон эрхчлөө байгаа мөртлөө бидний хувьд бол ингээд ардчил гэдэг бол эрхчлөө гэдэг ингээд 25 жил явсан ба. Тэгэхээр энэ бол нэгдүгээр их өнгөц байна. А хоёр дахь зүйл бол ардчилсан орн юугаараа одоо жишээлбэл ингээд эрхчлөө нь илүү баталгаажж байгаа гэхээр хуулийн цэцгэлгээд нэг ойлголт гэдэг. Яг энэ бид нар ингээд нэг хуульчдын дунд байх хэрэгтэй ойлголт гэж бодоод. Энэ бол хувь хүн ер нь засаглаад авах уу эсвэл хууль засаглаад авах уу? А тэгээ манайд бол ерөөхдөө ингээд нөгөө хувь хүн буюу төрийн одоо хувьчилсан субъект хуулийн дээгүүр гарах магадлал бол одоо их өндөр байна шүү дээ. Зүгээр яг үнийг хэлэхэд бол өнөөдөр ингээд одоо бүр тэгээд тагнуул шүүх прокурор гэдэг нөгөө хуулийн байгууллагуудаа бараг шатрын хөшөөг өрж жагаад ингээд ард түмнийхээ өмнө байлд тоглодог болж шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр энэ бол өөрөө бид нар бол эрх зүйт нийгэм буюу одоо хуулийн засаглал гэж яриад байдаг. Энэ маань хүмүүс засаглаад байна. А одоо жишээлбэл зарим үед одоо юу гэдэг зарим одоо шүүх хурлыг харж байхад телевизийн камерын өмнө явж байгаа дарга нарын шүүх хурл. Ард түмний шүүх хурл одоо мэдхгүй хизээ тэгж телевизийн камерын өмнө явж байсан. Энэ дахиад нэг шүүхийн ялгууртай байдал. Тэгэхээр яг энэ тогтолцоо зам ёсны хуулийн тогтолцоо үүсэхгүй бол энэ маань өөрөө одоо жишээлбэл орлогын тэгш бас байдал руу авчиад. Энийг бас судалж байгаа юм л. Тэгэхээр жишээлбэл ингээд бас статистикаа үзэхэд бид нар одоо уул уурхатай. Тэгсэн мөртлөө 3 хүн тутмын нэг нь ядуу амьдарч байдаг. А бид нар үндэсний байчуудтай тэд нар маань одоо 30 сая доллараас дээш одоо хөрөнгөтэй хүмүүсийн маань хөрөнгө нь одоо өсөж байгаагаараа энэ оны дараа 2 бичиж байгаа дэлхийд. Тэгсэн мөртлөө өнөөдөр хүн амын маань 70 орчим хувь нь ядуу байгаад байдаг. Дундаж давхарга гэх тэр ойлголт байхгүй байна. Тэгэх сонирхолтой юм л да. Дундаж давхаргаа бүрдүүлнэ гэдэг. Яг л бид нар чинь үндсэн хуулиндаа ингээд нөгөө хүмүүнлэг иргэний арчсан нийгэм гэдэг маань өөрөө хүн бүхэн тэгш хэрэгтэй таатай амьдрах хэрэгтэй гэдэг. Тэг ингээд хүмүүсээс асуухлаар ингээд дундаж давхарга гэдэг. А одоо ингээд нүүбийн ч юм уу зарим судалгааг харахаар ер нь 51% дундаж давхаргад амьдарч шүү гэдэг. А гэтэл одоо маш энгийн амьдралын чанарын үзүүлэлтийг ингээд гаргаад ирэхлээр бүдэрч байгаа байхгүй. Одоо жишээлбэл ингээд за танаас сонгоод дундаж давхаргүй гэхлээр дундаж давхаргаа гэж. А тэгвэл зүгээр энгийн одоо амьдралын чанарын асуулт та сард жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг уу? Тэгэхээр нилээдгүй хувь нь үгүй гэж харилж байгаа. Та хадгаламжтай юу? Тэгэхээр баг үгүй, тэ? За та цалингаа цуглуулад орон сууц авч чадахгүй эсвэл та байрны мор гэж тэнцэж гинүү? Тэгэхээр үгүй. Цалингаа цуглуулад хэдээс дээш жил зарцуулагдана гэж бодож байна гэхлээр дийлэнх нь 20-с дээш үгүй. Ингээхээр нэг амьдралын чанар талаас нь ч юм уу ингээд авахлаар унчиж байгаа. Тэгэхээр бидний дундаж давхар гэдэг бол нэг хүүхдийн зулаа шиг тийм нэмгэн байна. А тэгээ дундаж давхарыг бүрдээгүй тохиолдолд бол ардчлал өөрөө доглон байдаг. Энэ бол өөрөө тийм одоо онл байна л. Тэгэхээр жишээлбэл өнөөдөр бид нар хэд их тийм баян хоосны туйл болцсон. А тэгээ Жени коэффициент 36 гэдэг чинь бол одоо маш тийм өндөр түвшинд очиж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Жени коэффициент өндөр байх тусам нийгэм дэмэх замраагүй байдал өөрөө бий болдог. Яг л нийгэм бухимдна. А бухимдлын хөрсөн дээр юу болох вэ гэхээр шудраг гэсний хүсэмжлэл их болно шүү дээ ойлгомжтой. Шудраг гэсний хүсэмжлэл ихсэд ирэх үү гэхээр үүнийг ярьж байгаа хүмүүс гарч ирнэ. А тэнгуут тэр нь популизмын суурь болно. Популизм ихтгэхлээр яах вэ гэхээр төрийн эмх замраагүй байдал руу орно. Төрийн улс төрийн докторгүй байдал гараад ирэхлээр яах вэ гэхээр тэр нь эдийн засгт нөлөөлнө. Эдийн засгт нөлөөлөх нь нийгэмд нөлөөлнө. Ингээд өнөөдөр жишээлбэл саяны одоо юу гэдгийг логик гинжээ хэлгээ буюу орлогын тэгш бос байдлаас хамаарсан энэ байдал Монголд үүсчихэд байна. 25 жилийн дотор. Тэгэхээр яг энийг бид нэр засах хэрэгтэй юм а гэдэг байдлаар бас ингээд энэ номон дээр илэрхийлсэн байгаа л да. За тэгэхээр одоо номынхаа агуулгыг бас та ингээд ярьж штэ ном дотор одоо яг шингээж бодож ийсэн. Тэгэхээр та түрүү хэллээ штэ одоо манай төгсөгчд бас Монголд ирсэн гэдэг. Тэгэхээр одоо та юу гэдгийг Америкийн нэгдсэн улсын ч одоо ардчлалын бараг л загламаас эцэг орн гэж манайхан ч үлгэр дуурайж бараг дагаад нөгөө хөлөө овшлахад гүгээд гүрэн. Тэгэхээр тэр сургуулийн одоо хамгийн өндөр түвшний тэмээ дэлхийд алдартай сургууль сурж байгаа сурагчсад Монголд ирээд одоо яг ямар сэтгэлтэй ботсон бэ гэж би тэр сонирхоо гэж бодож ирсэн. Тэгэхээр яг танаа төгсөхгүй одоо яг төгсөлтийнхаа ажиллаар би одоо ном хийсэн гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр танаа ангийнхан ер нь Монголд ирээд ямар сэтгэлтэй ботсон юм? Яг хөө мэдээж очоод энэ дүгнэх уулзалт хийдэг. Тэгээд тэр нь бол дэлхийн нэг 20-д орны залуучууд ихлээр их сонирхолтой байгаа. Тэгээд тэрэн дээр нөгөө нэг одоо яг бид нартэй адилхан төвшөнд одоо хөгжиж байгаа Африкийн орнууд тий жишээлбэл ингээд одоо Өмнөд Африк. За тэр бол их тийм тааруу кейс шүү дээ. Катар. За тэр бол ингээд ойрхон орнуудын бас их сайн кейс тий. За тэгээ Скандинавын орнууд гэдэг их олон залуучууд Азийн орнууд Хятад оюутан байсан тий Солонгос оюутан байсан. Тэгэхээр яг ингээд Америкгүйгээр ингээд нэг олон улсын туршлагатай бас ингээд харьцуулж харах тийм боломж олгодгоор энэ аялал бол өөрөө
бас их тийм ач холбогдолтой аялал. Тэгээ очиод яг тэд нар бол нэг зүйлд их атаархангүй байсан. Тийм ээ атаархангүй. Тэрний юу вэ гэхээр Монгол улс яг ингээд нэг түүхээ үрж байгаа. Тэр яг өрлөгийн хэсэгтэр одоо ингээд та нарын чиний амьдарч байгаа цаг хугацаа чинь давхцаж байна гэж. А зарим нь бол ингээд өргөдөөд өнгөрцөн байна. Тэгэхээр Монгол улс өргөжлөх үү, ухрах уу, тэ сэргэн мандах уруудан доройтгүй гэдэг яг энэ түүхийн торгон ирмэг дээр чиний ингээд амьдарч байгаа цаг үе, та бүхний амьдарч байгаа цаг үе чинь яг байгаа гэдэг нь өөрөө их тийм гоё байна гэж хэлж байгаа юм л. А зарим нь бол жишээл тэртээ тэргүй тогтолцоо нь жам хасаар яваад хөгжчихсэн. А эсвэл тэртээ тэргүй тогтолцоо нураачихсан. Энэ улсуудын хувьд бол одоо тэд нар бол амьдарч байгаа цаг үе нь хэдийгээр их олон зүйлийг хийхийг хүсдэг ч гэсэн боломж олохгүй байгаа тухай бас их ярьж байна. Тэгэхээр бол Монгол улс бол хөгжлийн гараан дээр нөгөө талаараа бас хэрвээ буруу явбал бас эрсдлийн гараан дээр байна гэдгийг бол олж харж ирсэн. За өөр нэг зүйл бол яг тэр нэг суур үнэт зүйл гэж яриад байгаа. Хөгжлийн одоо яг тийм одоо cross cutting teams гэж ярьж байгаа юм л да. Тэрийг болохоор яг хаа би юу гэж томьёолж байгаа гэхээр энэ бол ингээд одоо нэвчих үнэт зүйл гэж хэлж байгаа. Энэ болохоор нөгөө түүхээсээ аваад одоогийн цаг үед бидний дунд байдаг ирээдүйд байх ёстой нүдэнд харагдахгүй юм нэг хөгжлийн суур концепц. За жишээлбэл энэ бол үгээр күнзийн онол руу тэрийг ингээ оруулж тооцоод байдаг. За Орос гэхлээр үндэсний тэр нэг юм одоо бахархал тий менталитет гэж яриад байдаг тэр зүйлээд. Солонгос гэхлээр бас тэр их оронч үзэл гэд. Тэгвэл Монголын үед яг энэ юу юм бэ гэдгийг хайх нь өөрөө их чухал юм аа гэд. Тэг яг тэдний үед бас нэг тийм их сонирхолтой ажиллаж байсан зүйл бол одоо бас ярилцчихсан зүйл нөө Монголын эзэнт гүрний сэтгэл зүй өөрөө их тийм олон дахин эвдэрсэн байгаа байхгүй бид нар. За жишээлбэл ингээл эзэнт гүрний үед чинь их Монгол улсыг байгуулад 25 жилийн дотор оромчууд 400 жилийн хугацаанд эзлээгүй тийм өргөө удам газар нутгийг тухайн үед интернет байхгүй, нисхонгоц байхгүй хат манай өвд эд чинь эзэлсэн байна. За тэр үед бол ингээд эзэнт гүрний сэтгэл зүй. Энийг бол одоо тухайн үе одоо өнөөгийн Америкийн сэтгэл зүйтэй ч юм уу засаглах бодлоготой их тийм олон улсын судлаачид холбож тайлбарладаг юм бэл. Тэгээ бүгдийг уусгадаг. Тэ одоо жишээл Тороны зам, Pax Mongolica гэх тэгэхэд Евразийн бүс нутгийн бодлогыг бүхэлдчлэн харж ирсэн гэдэг. За энэ яасан бэ гэхээр эвдрээд Багаадын үед хүрээд ирсэн. За Багаадын үед хүрээд ирэхлээр яг гэхээр Алтан уургийн одоо ноёдууд маань хоорондоо хин эзэнт гүрний хаан болох уу гэдэг дээр нэлээд тийм том задрал байсан. За энэ бол ингээм атаархсан сэтгэл зүйн. Одоо тогоон төмрөөс гүйг хаан хүртлээ би яг бас сайн яахгүй. 6 удаа хаан ширээнд солилцохдоо 50 дээр нас эцэс нэгийнх нь ч хаан үгүй болоо гэд мэн масаас Монгол улсын одоо Буяншир хаан дэлгэсэн тийм загтлаад тийм их сурвалж. Тэгэхээр тухайн үед ямар их тийм хоорондоо одоо тэг хөл үүмэнтэй байсан бэ гэдгийг харагдаж байна. Ингээд яг хөглөр Монголын эзэнт гүрэн ингээд дэлхийд даяар ингээд байж исэн эзэнт гүрэн яасан бэхлээр одоо яг үндэсний офс нь унчиж. Ингээд яг хөглөр юм одоо томоохон хэмжээний тийм хоорондоо зөрчилдсөн зүйл рүү орж ирсэн. За ингээд явж исэн юу маань яасан бэхлээр Манжин дарлын үед хурч ирээд за ингээд бас будын шинийн нөлөө орж ирээд яасан бэхлээр нөгөө эрэмгийн талын бааtruуд маань үндсэндээ хийдэж шавлан соосон бөөнөрөө. Дахиад тэр чинь нэг сэтгэл зүйн дахиад шинээр ингээд өөрчлөгдөж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр их тийм одоо хүчрэг бааtruуд маш их тийм одоо номхон хүлцэнгүй болсон. За ингээд үндэсний сэхэтнүүд төрсөн, бичгийн том одоо эрдэмтэд бас төрсөн. Ингээд яажсэн чинь коммунизм болсон. Коммунизм болж ирээд яасан бэ гэхээр 1924 оноос ахуулаад хилмигдүүлж эхлээд дахиад нөгөө нэг одоо үндэснийхээ бүх сэхэтнүүд бичдэг, боддог бүх хүмүүсээ устгачихсан. За ингээд дахиад сэтгэл зүй өөрчлөгдөж. За ингээд яасан бэ гэхээр хизээд бэлхэн ингээд коммунист үзэл баримтлалаар ингээд явж исэн 1990 оны хойсгол болоод яасан бэ гэхээр нөө Оросд бэлтгэгдэжсэн тэр бүх хүмүүсээ үгүйсгэж. За ингээд ардчлал болон Америкизм гэдэг ингээд тийм рүү орцсон. Тэгэхээр яг гэхээр ингээд 4-5 байдлаар ингээд сэтгэлгээ тэр чигтээ шинээр ингээд яаж байгаа учраас бид нар ингээд бинийг олж авахгүй болсон. Би хинбэ Монгол улс. А тэгээ энийгээ тодорхойлж чадахгүй болохоор гадаад төр төрхтөр хинбэ гэдгийг бид нар тодорхойлж чадахгүй болчихж байгаа. Тэгэд энэ яг одоо нэвчих үнэт зүйл гэж яриад байгаа энэ зүйлийг олж харж иж Монгол улсын хөгжил чиглэл тэргүүлэх салбарууд нь юу ах юм бэ гэдэг нь өөрөө гарч ирнэ. За тэгэхээр дунд хугацааны хөтөлбөрүүд ямар ах вэ гэд энийг хийхгүйгээр бол энэ бол ингээд бас нэг одоо хий хоосон бас одоо зардал одоо үрсэн ийм үйл ажиллагаа болдгоо гэдгийг бас дэлхийн улс орнуудын түүх нотолсон байна. Алсын хараа номыг бичснээс хойш яг 10 жилийн хугацаа өнгөрчээ. Хувь хүний хөгжлийн бодлууд улс орны уруудан доройтол хөгжил дэвшлийн талаар бодлуудаар солигдлоо. Дэлхийн 89 орны залуустай энэхүү бодлоо хуваалцах боломж олгосон. Тоглоом ардчлал, түүчин шувуу, академик цаазын эндэр зэрэг дэлхийн хөгжлийн олон сонирхолтой асуудлаар уншигч тантай дахин залгаж байна.
Азийн хөлөг улс тэрэг үндэд. За тэгэхээр манай үзэгчид бас нэг зүйлийг анзаарч байгаа шүү дээ. Ер нь одоо яг Монгол Ардын намын одоо яг удирдах одоо ажил хийж исэн нэлээд олон залуучууд одоо бас Америкийн нэгдсэн улс гэдэг юм уу Англид одоо ингээд сургууль сураад ирж байна тийм ээ. Тэгэхээр зандан шатар гэхэд л одоо Стэнфорд их сургуульд орж ирээд ер нь одоо зөвлөлдөх ардчлалын тухай ярьж байгаа тийм ээ. Тэгэхээр та одоо бас ингээд Харвард сурж ирээд юудгийн одоо алтан хөлөг улс гэдэг нэг ном бичиж байна. Тэгэхээр үгүй одоо энэ ирэх барьж байгаа нам өөрөө одоо яг энэ Монгол улсын хөгжлийн бодлого өмнө нь ямар бодлого байж ирсэн одоо энэ залуучууд нь сураад ирэхээр арай одоо Монгол Ардын нам буруутгахээс одоо элбэгдэрж үүдээ Америк босролтой шийд юм уу тийм Америкээс ирээд Монголд одоо Америкийн бодлогыг нутагшуулах гэдэг нэг хардлага байна л да. Тэгээ одоо Монгол Ардын намын залуучууд одоо Стэнфорд, Харвард сураад ирсэн. Одоо дахиад ингээд асуудал яриад ахаар одоо энэ ямар реформ бэ гэж ингэ санагдав. Тэгэхээр та бас яг номоо бичих дээр энэ талаар бодож ирсэн үү? Ер нь сурч байхдаа бас нэг юм улс төрийн нам. Тэгээ эргээд нийгмийн хөгжил гэдэг нэг юм том асуудал байна. Ер нь яг одоо бид нар ингээд 25 жил гэдэг чи одоо тэр хүнээр бол бас харьцангуй төлөвшгөн нас шүү дээ тий. 25 хүрээд ирэхээр 25 жилийн өмнө төрсэн хүүхд одоо 25 нас хүрсэн байгаа тийм ээ. Одоо 25 хүрээд ирэхээр зөв би лав одоо өөр дээрээ бодож байгаад нөө хошуу дэвсдэг аав ээжийн харц их өөр болоод хариуцлага нэгсэн ах トゥ хамаатан цаадаа олонний харц их нэмэгддэг шүү дээ. Тэгэхээр 25 жилийн хугацааг бол бас баггүй байх. Бид нар ингээд арчсан тогтолцоонд ороод замналаа. Одоо бид нар нэг тийм найр наадам, одон медалаас илүү яг боддоор дүүнэх хэрэгтэй. Тэ боддоор дүүнэх. Ингэж бид нар маргаашаа төв тодорхойлох хэрэгтэй болно да тий. Энэний нэг том зүйл бол яалчгүй улс төрийн намуудын тогтолцоо яг өнөөдрийн төвшөнд ямар байна вэ гэдэг энэ зүйлийг бид нараас бодох хэрэгтэй зүйл. Тэр зөв миний дүгнэлт юу вэ гэхээр хоёр улс төрийн нам маань хитрхийх адилхан болсноосоо болоод 3 дахь орон зайг их томоор гаргаж байгаа шиг байна л та. Рейтинг хамт өсөхгүй байгаа шүү дээ. Ер нь бол урд нь бол ингээд сөрөг хүчний намын рейтинг бол өндөр байх нь ер нь тодорхой байдаг байлаа шүү дээ тий. Нэг нь ирэх барьж байгаа нөгөөх нь заавал өндөр байдаг тий. Одоо л хоёулаа ингээд давхар унаад. За яг хоорондоо зөрүүтэй байна гэж яриад байгаа юм л да. Гэтэ бид нар өөрийнхөө нэг одоо хүсэж байгааг харах гэдэг тийм ээ. Өндөр байх ёстой гэж бодсноо гэж бодоод ингээд. За тэгээ судалгаанууд бол ингээд одоо намуудын судалгаа бол их хоорондоо харилцаа адилгүй их сайхан гарч байгаа шиг байна тий. Хоёр нам хоёулаа л ер нь л тэгэл 40-42 рейтингтэй л яваад байгаа шиг байна ингээд сонсоод байгаа. Тэгэхээр бид нар л одоо 21 оныг ч юм уу 90 оныг ингээд яриад ахаа бол зөвөр миний хувьд бол одоо жоохон багасгах хэрэгтэй юм шиг. Аль аль нь Монгол улсын түүх гэдгийг хүлээмжлэх хэрэгтэй юм шиг. 1921 оны ардын хувьсгал бол Монгол улсын л түүх тий. Тэр үед нэг л намын тогтолцоотой байсан Монгол улсын өөрөө. Тэрийг бид нар хүлээмжлэх хэрэгтэй юм шиг. Тэгээд арчилсан нам бас одоо 90 онд бид нар ингээд арчлал хийсэн. Энэ бол зөвхөн биднийх гэдэг ахгүй. Энэ бол бас тухайн үеийн хамтын бүтээл юм аа. Одоо бид хайчих уу гэдгийг харах хэрэгтэй юм шиг. Бодлогын хувьд. Одоо эн чинь тэгээд нэг юм яг бодлого ярихгүй болохоор эн чинь нэг тийм цаг хугацаа явсаар байгаа их өнгөтэй юм руу орж байгаа хгүй. Одоо би жишээлбэл ингээд Батуул даргаад юу яах гэдэг нь шүү дээ. Ардын хувьсгал зааж өгөх гэдэг байгаа хгүй юу. Одоо 1921 онд Бодоо Данзан Сүхбаатар ингэж амьдарч ирсэн байхгүй да гэж би Батуул нэг арчлын хараацууд мань хөксөрчлэр чинь ийм болчиход. Тэгмэд Батуул дарга маань надад арчлал заах гэдэг байгаа хгүй юу. Коммунист сургууль төгссөн хүмүүс маань тий одоо 80-ад оны залуучууд 90-ад оны залуучуудад одоо ингээ арчлах гэдэг шүү дээ. Ер нь арчлалын үнэт зүйл гэдэг чинь ийм байхгүй. Тэгэхээр одоо энэ бол ингээ цаг хугацааныхаа хувьд боломжгүй болчихсон. Одоо харин бид нар өргөшөө харах хэрэгтэй. Аль нь яг тэр одоо юу гэдэг зүүнний чиглэлийн яг шугамаараа Монгол улсыг яаж хөгжүүлэх гэдэг 25 жилийн дараа. Тэгвэл тэр либералистууд нь бас яаж хөгжүүлэх гэдэг юм бэ? Гэдэг энэ зүйлээ бид нар гаргаж тавиад түүн дээр бидний одоо жишээлбэл мэтгэлцэн ч юм уу онлын дагуу бий болж чадвал энэ маань өөрөө их тийм өргөжлөх байдал үүснэ шүү дээ. Тий. Одоо ер нь яг урагшаа гарах төрийн бодлого хамгийн том төрийн бодлого энэ манай эрх баригчид гэдэг юм уу яг энэ парламент бол үндсэн хуулийн өөрчлөлт гэж хараад байгаа шиг л да. Ер нь үндсэн хуулиа өөрчилчүүд одоо Монгол улсын төр цэвэршин, тунгалаг олон тийм үү иргэдийн амьдрал сэвхээ дээшлэх тийм л ер нь өнгө аясын мэдээлэл одоо ингээ хөвөрч байна. Тэгээ ард нийтийн санал асуулгыг одоо юу гэдэг 1945 оноос хойш 70 жилийн дараа одоо ингээ авчвал ард нийт одоо бас Монгол улсаа хаашаа замнах вэ гэдэг зөв санал өгчнө гэдэг ийм хүлээлт байна. Тэгэхээр энэ бол бас ер нь одоо дэлхийн судалгаа харахад бас энэ зөв гарцуу. Энийг бол яг хөгжлийн хувьд чи яаж харж байна? Зөвөр үндсэн хууль ямар ч гэж болно. Үндсэн хуулиа хэрэгжүүлэх үгүй юу гэдэг л асуудал биднэрт тулгамдаад байна шүү дээ. Ер нь бол хууль ямар ч гэж болно. Бид нар хуулиа дагж яах нүггүй юу? Яг түрүү чи яриад байдаг нөгөө хүмүүс засаглаад байна уу? Эсвэл хууль засаглаад байна уу? Өнөөдөр үндсэн хуулийн дээр маш тодорхой байгаа шүү дээ. Одоо юу гэдэг юм бид нар 3 засаглалтай. Дээд шүүх тий? Шүүх засаглал, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал гэдэг. Энэ үндсэн хуулийн дээр маш тодорхой л байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр юу болж байна вэ гэхээр
ерөнхийлөгч нь ч ерөнхий сайд байгаа мó их хурлын дарга нь ч ерөнхий сайд байгаа мó нөгөө ерөнхий сайд маань ерөнхий сайд хийгээд байгаа мó ойлгохдохгүй болж шээ. Энэ бол нэг үгээр л эрх мэдэл салангад байх гэдэг хууль тогтоох одоо засаглал буюу хуулийн засаглал дээр хамгийн чухал энэ зарчмыг мэдсээр байж ингэж зөрчиж байгаа. Энэ байдал байгаад үндсэн хууль өөрчлөгдлөө гэдэг энэ яг хэврэл нь шүү дээ. Хэврэл нь яг одоо ерөнхийлөгчөд жишээлбэл парламентаа сонгодог болчин энэ буруу ч гэж бас болно шүү дээ. Жишээлбэл бүх парламентыг мэддэг тийм хүн ерөнхийлөгч болохоор болчвол яах вэ? Хин сайн хүн гарна гэж хин хэлээд байгаа тий? Айлсвал ингээд бүх юм ингээд их тийм тооцоотой харахгүй бол нэг юм энэ парламентлын нэг ингээд нэг хийх ёстой тий бид нар нэг түүхэнд үлдэх ёстой юм аа. Айлсвал одоо бол ингээд нэг хууль мөл ийм байж та хэдүүлээ ер нь яаж хийж байгаа энэ парламентд байгаа хүмүүс бөөнөрөд үлдэх нь чухал шүү. Хүн сурталчилгаа хийж болохгүй тий? Хүн явж болохгүй. Хурлын гишүүн бол ажиллаад талхин залгаа гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг ийм ингээд байдлаар ингээд юм хандаад явхлаар нөгөө нэг нийгэмд байгаа бухимдал одоо ч 2 намын рейтинг нийлээд нэг 40% таа нэг бол 60% нь тэрийг одоо ямар нэгэн байдлаар эсэргүүцэж байгаа ч юм уу тэрийг одоо ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа тийм нийгмийн масс шүү дээ. Энийг болохоор нөгөө нэг хүмүүс засаглаад хууль биш өөрсөндөө таарсан ингээд хууль буюу тоглоомын дүрм нотлоод явхлаар нэг удаа юм уу 2 удаагийн сонгуульт ч юм уу ялж болж байгаа. Гэтэ энэ нөгөө нэг Египтэд гарч ирсэн ч юм уу тэр л жишээ шүү дээ ер нь. Тэгэхээр яг гэхээр энэ хүмүүсийн сэтгэл ханамжийн байдал байхгүй болно. А ингээд яг гэхээр төр төтөх иргэдийн итгэл байхгүй болно. А ингээд ирэхлээр нөгөө нэг том төслүүдэд явуулж байгаа болно. Ингээд ирэхлээр яг гэхээр жижиг бизнес хийж байгаа, том бизнес хийж байгаа тий одоо хууль эрхцэн орчин байхгүй болно. Тий төрийн дотортой байдал нь байхгүй болно. Гадны хөрөнгө оруулалт байхгүй болно гэдээ бид нар бүгд алдаад байгаа. Тэгэхээр энийг бид нар нэг тийм одоо юу гэдэг хөнгөн хуумгаа тэгээд нэг 99 байх хэвээр. Тэгээд ер нь нэг 55 байх хэвээр гэж ингээл гаргаж байгаа философи ч гэсэн нэг тиймэрхүү байдлаар ингэж хандаад байвал бас болохгүй л. Тийм учраас үндсэн хууль бол миний бодлоор энэ парламент бол одоо хийх одоо төвшөнд ч юм уу одоо гэрийн даалгавар хийж чадаагүй гэж зөвөр миний хувьд үзэж шалгуурт бол нийцэх тийм боломж байхгүй. Гэрийн даалгавар хийж чадаагүй, судалгаагаа хийж чадаагүй. Тэгээ 2 3 тийм үндсэн хуулийн загвартай байна гэд. Тэгээ нэг зүйлийг л ингээ хийн л гэж яриад байгаа юм л. А гэтээ яг бид нар ингэж л дандаа алддаг байхгүй. За энийг л хийчихвэл болох гээд байна гэл. Тэгээ юу ч бодохгүйгээр хийчихдэг. Тэгээд нэг ганц 2 юм эргүүлж харж байгаа л хийчих. Тэгээд дараа нь яг хөглөр нөгөөт нь ямар үр дүн гарах уу гэдгийг тооцохгүй хийчихэд үр дүн гарсныхаа дараа маш их хохиролтойгоор буцаад эргээ засах хэрэгтэй бол. Тийм учраас тоглоомын дүрм ялангуяа үндсэн хууль гэдэг бол өөрөө Монгол улсын бас оршин тогтнолын баталгаа шүү дээ. Тэгэхээр энийг ийм хуумгаа ийм байдлаар бол хийх бол боломжгүй юм а. Ялангуяа одоо уур амьсгал ийм байгаа үед нийгмийн хөнөөлөлтэй байгаа үед бол хийх боломжгүй маа гэж миний. Тухайл одоо би бас нэг ийм зүйлийг ер нь одоо намын удирдах халбар хийж хүмүүс асууж өгдөг. Ер нь Монгол Ардын нам миний мэдгийн хамгийн олон одоо Монгол улсын хөгжлийн бодлого тодорхойлж ирсэн Монголын түүхэнд нам. За яг хаа социализмын үеийн 5 жилийн төлөвлөгөөг болий тийм ээ. Тэр бол одоо хэрэгжиж ирсэн төлөвлөгөө юм байл л. Тэр нь түүхээр 5 жилийн төлөвлөгөө өгдөг тийм ээ. Тэг гавшгааш төрмөөр байдаг. Хүн одоо саятан жолооч болно гэдэг ингээд жирийн одоо ажлаас авахуулаад одоо өндөр албан тушаалтны заавал 5 жилийн төлөвлөгөөг биелүүлэх зорилттой. Ажил хийж ирсэн. За энэ бол гайхамшигтай төлөвлөгөө байж. Тэгвэл одоо ер нь одоо ингээд тодорхойлж ирсэн тэр хөгжлийн бодлогоудаа яагаад Монгол Ардын нам хэрэгжүүлэхийн төлөө явдаг юм бэ гэж. Цаасан дээр ингээд үндэсний хөгжлийн зохис бодлого гэдэг юм уу 2030 он хүртэлх хөтөлбөр гэдэг юм уу нийслэлийн 2050 он хөтөлбөр гэл нэг олон хөтөлбөр байдаг. Тэгээ олон эрдэмтэд ингээд судалгаагаа өгдөг. Гэт нөгөө чиний яриад байгаа гадна талын тойр яаж харддаг вэ? За одоо энэ бодлогоо хэрэгжүүлэх нэ ихээр хэрэгждэг болждаг тий. Энд одоо ямар учраа яг энэ хөгжлийн бодлого тал дээр ер нь өөр ямар концепц байх хэрэгтэй гэж чи ер нь анзаарч ирсэн бай. Юу вэ л да зөв бодлогын ялгарл байхгүй болчиход байна л да. Бид энэ номон дээр нэг цогтойр ахтай бас ажиллаж байгаа. Яг л нэг шог зургаар тэр санаагаа бас ингээд хамт гаргаад яг зөв 2 нам бол үндсэндээ ингээд нөгөө бодлогын үед ялгарлал авахгүй болчихж байгаа. А ингээр нөгөө нэг улс төрийн хамгийн чухал зүйл болох нөгөө нэг улс төрийн байр суурь тууштай байдал гэдэг тийм зүйл улс төрийн намд өөрөө байхгүй болчихж байгаа л. Тэгэхээр одоо жишээлбэл бусад ингээд жоохон харьцангуй хөгжингүү гэх юм ардчил нэлээх ингээд бэхжсэн төлөвшсөн орнуудын хувьд байгаль орчинны бодлого гэхэлэр арчин намын бодлого ямар байна, ардын намын бодлого байна гэдэг нь бүх хүн мэддэг. Тийм ээ? Одоо жишээлбэл уул уурхай гэхэлэр ямар намынхын бодлого ямар байгаа гэдгийг бүх хүн мэддэг. За жишээлбэл одоо бууны одоо буу эзэмших гэл одоо сая бөөн бас нэг асуудал боллоо шүү дээ тийм Америкт. Тэнгүүд ерөөсөө тодорхой. За үр хөндлөлт хийх үгүй юу? За энэ 2 намын байр суурь маш тодорхой. Нэг нь болохоор хатуу үгүй. Ягаад гэвэл юм. Нөгөөх нь болохоор хатуу уян хатан. Ягаад гэвэл юм. Тэгэхээр одоо манайд чинь ингээд социал демократ үзэл баримталтай зүүнний нам
Тэ? Барууны нам хоёр адилхан болцоо. Барууны нам хоёр адилхан болцоо. Одоо баг манай намын бүтц чинь бол ингээд баг илүү тийм олигархч байгаа байхгүй нэ олон нийтийн хэв шинжээ алдаад. Хамгийн либерал нам нь бизнесийг орчиг зүтгэж байгаа. Ингээд ирэхлээр чинь тэ ингээд нөгөө нэг юм бодлогын ялгарл байхгүй болоод ирэхлээр их ашгаараа нэгдэж байгаа хүмүүсийн нэгдэл болоод байгаа. Нөгөө нэг юм улс төрийн нам маань үдэлбэр баримтлал. Тэгэхээр нөгөө хүмүүсийн хувьд бас нөгөө ардын нам бол яг арай ингээд нэг жоохон төлөвшсөн юм уу да гэж л сонгодог. Эсвэл арчсан нам нь арай жоохон шинэлэг юм уу да л гэж л сонгож байгаа болохоос биш. Яг бидний хүсэж байгаа нэг затнсан газар майжж байгаа бодлогыг хиллээдэ гэдэг тийм байхгүй саарлалч. Тэгэхээр яг нөгөө бодлого хийн гэж тэгэхээр нөгөө нэг бодлого хийн гэдэг дотор ямар зүйлийг гаргаж ирж байгаа юм бэ гэдгийг шийдлээ ярихгүй байгаа юм л. Ер нь бол ингээд ботход тийм шүү дээ. Одоо ингээд Монгол хүн 20 гэх хөтөлбөр те. Дотор нь юу вэ? Баг өөртөө ч мэдэхгүй явж байгаа. За манайх болохоор тэгэл 21-р зуунд Монгол ардын нам гэдэг. Яг дотор нь юу вэ? Өөртөө ч мэдэхгүй явж. Тэгэхээр яг энэ ингээд үдэл бодлын ялгаа өөрөө ингээд ус төрчдийн дунд өөрөө ингээд мэтгэлцэн болдгоо. Нийгэм өөрөө тэгдэггүй, нийгэм өөрөө мэдээлэлгүй байгаа учраас өнөөдөр жишээлбэл ингээд энэ бодлого гарлаа гэхэд тэрийг ингээд яг хэрэгжүүлэх тийм зүйл байхгүй байгаа юм л. Тэгээ үндсэндээ ингээд арчил гэдэг нэг тийм том малгай тавьчихад байгаа байхгүй юу? Их бий байхгүй. Тэ? Тэр энийг бид нэр одоо 25 жилийн дараа яаралтай жоохон тийм наривчлах хэрэгтэй болж байгаа. Хараад бас бодлогын судалгааны хүрээлэнгүүд гараад улс төрч хүн одоо бодлого ярихдаа буруу статистик дуртачвал ундаг байх хэрэгтэй шүү дээ. Эсвэл нэг газар ингээд ч юм уу нэг туршлага судалгаа аялалд 14 хоног очиод аялангуудаа энэ л зөв гэж хурц ирээд боддог. Эсвэл нэг хүн одоо ингээд жишээлбэл ном эргүүлээд харж ирсэн чинь л за одоо ер нь үндсэн хууль ингэж л өөрчлөгдөхгүй бол болохгүй нэ гэж бодонгууд те гэртээ нэг 2 3 ном уншаад байж исэн чинь ер нь л энийг хийчихвэл сонгуулийн автор гэж бодвол алдаалахгүй бид нар. Тэр имийг нэг тийм сургаар биш илүү тийм судалгаатай тооцоотой. Тэгэхээр ингээд нэг тийм сургаар яваад ахлаар хүмүүсийн хувьд бид нэр ингээд үнэлэхдэггүй. Яг үгээр түүх үнэлнэ. Ингээд цаг хугацаа имийг ингээд тийм цаг хугацаа харуулнаа гэдэг. Тэгээд цаг хугацаа харуулсан нөө PR хийгээд нөгөөт чинь бүр ингээд улс орныг сөнөөсөн хүмүүс хүртэл цаг хугацаа явахын хэрээр те жишээлбэл одоо ингээд бүр баатар болж бас болохоор байгаа. Тэгэхээр энэ бүх зүйлийг ингээд тийм наривчилсан зүйл рүү орж иж өөрөө нийгмийн ёс зүйн хариуцлага те ёс зүйт нийгэм яриад байгаа нэг иргэний нийгэм гэдэг зүйл бас бий болох юм аа гэдэг тэр зүйлийг бас хөндөгч байгаа юм гэж бас бод. За тэгэхээр бидний ярилцлага ер нь бол Алтан хөлөг Азийн хөлөг ус гэдэг номоор эхэлсэн тийм ээ. Тэгэхээр ер нь бол 11 сарын 26 бол одоо бас манай Монгол Улсын тусгаар тогтнолын өдрөө гэдэг манай иргэд бас сайн мэддэг. За сүүлийн 3 4 жил бол нэг нам гүм өнгөрсөн. Ямар сандаа нөө сошиал эрсэнтээр нэг залуу одоо залуучууд одоо Халлоуины баяр гэж жүтгэрийн баярыг шүнжээ хийдэг мөртлөө эх орныхоо тусгаар тогтнолын баяраар ядаж баярлж сурмаар юм да гэдэг ийм нөгөө Twitter жиргээ бол явуулсан байлээ л дээ. Тэгэхээр яг энэ өдрөөс бас намаа ингээд нээх гэж байгаа юм байна. Тэгэхээр бас яг энэ өдрийг сонгосон ямар ч гэсэн ингээд энэ өдрөөр ярилцлагаа дуусгах гэж бодож байна. Яг 11 сарын 26 бол одоо бас түүхэн өдөр те. Монгол Улсын тусгаар тогтнолд олон чухал зүйл болсны нэг нь бол 11 сарын 26-нд. Тэгэхээр бид нар бол ингээд нэг тийм түүхээ үүсгэх гэж ч юм уу эсвэл ингээд уламжлалаа бас үүсгэх хэрэггүй юм шиг байна те. Наадам гээл тэгэхэд одоо наадам маань ус төрчдөг боллоо шүү дээ. Ер нь бол те. Заавал хонхны дуу явуулах гал эсвэл тэгэл заавал сүхчэнжнийг те ингээд явуулах аль аль нь бидний түүх ингээд байг те. Бид нар бие биенээ их үгүйсгэх гээл хитрхи хүн нүрөөгөө буцах гайч яах вэ те ингээд өнгөрсөн бүх цаг хугацаа хэвээрээ байг. Нөгөө талаар яг Монгол улсын одоо зүрхэнд бас ингээд 11 сарын 26 гэдэг өөрөө Монгол улсын те тусгаар тогтнолын өдөр гэдгээр бас бидний зүрх сэтгэлд хоногшсон юм өдөр. Тийм учраас бас үүнийг бэлэгдээд Азийн хөлөг бас яг миний мэдээж ингээд Алсын хараа гэдэг номыг одоогоос 10 жилийн өмнө бас биччихэж тэр үед 25 настай хүүхэд байж. Тэгээд яг 10 жилийн дараа би өөрийнхөө хоёр дахь номыг гарганаа гэд бас ингээд амлаж ирсэн. Тэгээд яг хоёр дахь номоос гарахын өмнөхөн бас ингээд тодорхой хэмжээнээс гадагшаа яваад өөрийнхөө бас олон жил бодож исэн зүйлүүдийг бас академик талаас нь харьцуулж харах бас тийм боломж олгосонд бол их баяртай байгаа. Тэгээд бас өөрийнхөө үзэл бодлыг энэ бол яг улс орны маань тэгээд дараагийн одоо 25 жилийн бас одоо оюутан гэдэг хөв хүний төсөөлөл тий ийм зүйлийг ингүүл бидний хувьд илүү их тийм хөгжих боломжтой юм аа. Ийм зүйлийг бид нэр засах хэрэгтэй юм аа гэдэг ийм төсөөлөд байгаа. Тэгээд 3 бүлэг 30 дэд сэдв байгаа. Тэгээд маш их тийм инженеэр бас бичих хичээсэн. Тэгээ бас Азийн хөлөг бас гээд бодлогын судалгааны хүрээлэн бас байгуулж байгаа. Тэгэхээр наривчлаад ингээд судлахыг хүсэх юм бол бас сургалтаар лекцээр бас ингээд нэвтрүүлгээр ингээд өөрийнхөө бас бодол санааг хүргэхийсэн гэж бодож байгаа. Тэгээд илүү бэрхшээл ярихаас илүү бас өнөөдрийн шийдлийг тэгээд 25 жилээ бас ботер дүүнхийсэн гэж бодож байгаа. Алсын хараа номыг бичснээс хойш яг 10 жилийн хугацаа өнгөрчээ. Хувь хүний хөгжлийн бодлоод
Улс орны уруудан доройтол хөгжил дэвшлийн талаар бодлуудаар солигдлоо. Дэлхийн 89 орны залуустай энэхүү бодлоо хуваалцах боломж олгосон. Монголын ардчлал, түүчийн шувуу, академик цаазын эндэр зэрэг дэлхийн хөгжлийн олон сонирхолтой асуудлаар уншигч тантай дахин залгаж байна. Азийн бүлэг болос тэрэг үндэд дээр